Энэ хосыг бүгд л төгс хос гэж боддог байлаа. Энэ эрэгтэй бол Оросын жүжигчин Константин Кордо Сисаев. Тэр Распутин кинонд тоглож мөн Етени, Мата Хари зэрэг алдартай цувралаар үзэгчдэд танигдсан. Түүний бүтээлүүд кино сайтуудад бүгд байдаг. Түүний эхнэр нь харин Наталья Кармалина. Наталья улсынхаа хамгийн том агаарын тээврийн компанид стюардесс хийдэг байсан. Зөвхөн шилдэг хүмүүсийг олон улсын чиглэлд ажилуулах хэрэгтэй тэр дэлхийн янз бүрийн улсад нисэж ажилладаг байлаа. Америк, Европ, Аз гэд олон төв улсуудаар бүсгүй ниссэн юм. Тэдний харилцаа яг л гадаадын романтик кино шиг гайхалтай харагддаг байлаа. Гэхдээ генет мэдэгдсэн зүйл нь Наталья аимшигтайгаар амь насаа алдсан явдал. Цагдаа нарын мэдээснээр түүнд 69 удаа хүнд шарах гэмтэл учруулсан байсан юм. Түүний нөхөр жүжигчин Кордо Сисаев үзэсгэлэнтэй онгоцны үйлчлэгч эмэгтэйн аимшигт аллагад буруутгагдаж эхэлсэн. Энэ хэрэг 2016 оны 4-р сарын сүүлээр болсон юм. Натальягийн нөхөр Константин түүний аав руу залгаж хэлэхдээ Наташа шөнө лагерийн байшин дээр цагийг өнгөрөөсөн гэсэн юм. Өдөр нь авах гээд очтол Наташа тэнд байгаагүй. Түүний утасч залгах гэд хариу өгөөгүй. Тэр алга болсон байсан юм. Константин айж балмагдаж юу хийхээ мэдээгүй гэдэг. 4-р сарын 21-нд Константин, Наталья хоёр Петербургийн ойролцоох амралтын байшин руу түүний машинаар явжээ. Натальягийн аавч тэдэнтэй хамт явсан. Тэд аавыгаа хөрш тосгонд байрлах хамаатныда буулгаад орой авна гэж амлажээ. Дараа нь тэд өөрсдийн лагерийн газар руу явсан байна. Константин тухайн оройг эхнэрийнхээ эцэг ихэд ингэж тайлбарласан. Тэр өдөр бүхэлдээ тэр лагерт ажилласан. Учир нь тэдний газар дээр контейнер л байдаг. Тэд амралтын байшин барихаар төлөвлөөд байсан. Орой 8 цагийн орчимд Натальягийн аав өөрөө хот руу буцчихсан учраас авах шаардлагагүй болсон гэж хэлсэн юм. Дараа нь Наталья нөхөртөө би энэ тухгүй байна. Контейнерт шөнө үлдэж хонио гэж хэлсэн гэдэг. Тэнд 100 байсан ч Константин бол тэнд хонохоос татгалцсан. Учир нь тэдний хот дахь Санкт Петербург дэх гэрт нохоо байсан учраас салхилуулах хэрэгтэй. Тиймээс тэр орой 8 цагийн орчимд хот руу буцжээ. Маргааш 12 цагийн орчимд буцаж лагерийн газарт ирэхэд эхнэр нь болон түүний машин алга байсан гэсэн юм. Константин ихэнтэй Наталья гэртээ Санкт Петербургт буцсан гэж бодсон. Тэд хоорондоо зөрөөд таараагүй өнгөрчихсөн байхаа л гэж бодсон байна. Тэгээд Константин хот руу буцсан гэдэг. Гэхдээ Наташа гэртээ байгаагүй. Константины ярьсан түүх нь бол ийм. Наташаг лагерт ч хотод ч хайсан. Түүний нөхөр өөрөө хайлтанд оролцсон. Гэхдээ хайлт олон хоног үргэлжлээгүй. 4-р сарын 23-нд лагерийн нэг оршин суугч түүнийг олжээ. Тэд амралтын бүс орчимд 300 метрийн зайд хүн бүр цэвэр ус авах гэж ирдэг голын дэрэгдэх нэг булаг байдаг. Наташагийн би яг тэр булагаас олдсон. Тентхийн оршин суугч ярихдаа би булаг руу ойрцсон. Эхэндээ манекен гэж бодсон. Тэгээд тэрийг өргөтөл хүний толгой байсан. Гэхдээ нүүр нь маш амар болсон байсан гэж ярьсан юм. Шүүхэн шинжээчид цогцыг шинжилж үзээд 69 удаа бүсгүйг бүдүүн том зүйлээр цогсон байна гэж мэдэгдсэн. Зарим онолоор бол энэ нь ийм барилгын жооту лом шиг төмөр шом байж болох юм гэж дүгнэгдсэн. Гэмт хэрэг судлалын шинжлэх ухаанд ийм их уур хилэн ихэвчлэн дотны хүрээний хүнээс үүдэлтэй гэж үздэг. Бүсгүйрээ дайрсан халдлагын ул мөрийг авч үзвэл маш хэрцгий олон тооных байсан учраас энэ бол оволцсон их уур хилэн хувийн шин чанартай байж болно. Санкт Петербургийн жүжигчин Константин Кордосаев мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар эхнэрээ аимшигтайгаар хороосон гэж буруутгагджээ. Гэхдээ жүжигчин эр өөрөө үүнийг няцааж эхнэрээ золгүйгээр алдсан нөхрийн дүрт тоглосоор байсан юм. Тэр эхнэрийнхээ аллагтай ямар ч холбоогүй гэж батлаж байж харин мөрдөн байцаагчид үүнийг эсэргээр нотлохыг зорьсон. Тэдний харилцаа 2008 онд эхэлжээ. Наташа тэр үед Катя гэдэг дотны найзтайгаа хоёулаа онгоцны үйлчлэгчээр ажиллаж их цагийг хамтдаа өнгөрөөдөг байлаа. Катя Наташагийн нүдэнд гэрэлтэж байсан тэр агшныг санан дурсахдаа тэр өөрийн сонгосон хүнээ ярьж байхдаа маш их аз жаргалтай
аз жаргалаа барьж ядаж байсан гэсэн. Константин Наташа хоёр анх караокед танилцж байж 3 жилийн дараа 2011 онд гэрлэлтэд батлуулсан. Наташа яг л үүлэн дунд хөгж байгаа мэт тэмэлэх жаргалд умбаж байсан гэдэг. Тэр үнэхээр жүжигчин залуудаа хайртай байсан юм. Тэр Костя гэдэл залууг бурхан шиг шүтэн найздаа ярьдаг байж. Катя, Наташа хоёр нислэгт гарахтаач хамт мөн зочид буудлын өрөөнд ч хамтдаа гэд цагийг их өнгөрүүлдэг байсан учраас ар гэрийн явдал өөрт тохиолдсон зүйлсүүдээ хамтдаа хуваалцдаг байж. Наташа Константинтэй танилцахдаа 27 настай байсан юм. Тэр ажлаа үнэхээр дуртай хийдэг байсан. Мөн ажилчсан ч түүнийг үнэлж чаддаг байсан. Карьер нь амжилттай хөгжиж байж. Тэр яг л зар сурталчилгааны номын стюардсууд шиг харагддаг байсан гэдэг. Наташа Санкт-Петербургийн уугуул Ленинградын байгалийн шинжлэх ухааны их сургуулийн биологийн факультетыг төгссөн боловсрол сайтай, тайван амгалан энгийн охин байсан. Бусад эмэгтэй хүмүүс шиг аз жаргалыг мөрөөдөж, шударгаар сурч, ажиллаж, аж төрч байсан бүсгүй. Тухайн үед Наташа Америкийн визтэй байсан. Тэр Америкийн нэгдсэн улс руу байнга нисдэг байж. Лос Анжелес, Нью-Йорк руу ажлын аялал хийдэг өндөр цалинтай эмэгтэй. Харин жүжигчин эр болох Кордой Исаев Наташагаас 10 насаар ах. Тэд танилцах үед тэр 37 настай байсан. Тэр Краснодарын Новороссийскийн ойролцоох жижиг тусганд төрсөн. Жүжигчний карьер хөөхийн тулд Санкт-Петербургийг сонгосон байна. Хосууд ихэнх цагаа л хамт өнгөрөөдөг, олон удаа аялаж, Куб руу хүртэл хамт явсан. Наташагийн амралтаар тэд хамтдаа аялдаг байж. Константин харин албан ёсоор ажил хийдэггүй байсан. Уян хатан цагтай өөрийнхөө амьдраад явдаг эр. Наташа болон Катя нар жилд 70 хоногийн урт хамралттай байсан учраас жилд 3 удаа урт аялал хийх боломжтой байдаг тухай найз нь дурсан. Мөн гэр бүлийнхэн голчлон эцэг эх нөхөр эхнэр хүүхдүүдгээд нислэгийн компаниас олгодог нийгмийн багцыг ашигладаг байсан учраас тэд бас хамтдаа их аялах боломжтой байсан гэдэг. Катя ярихдаа Костя дундчил жүжигчин тийм их алдартай бишээ гэж Наташа ярьдаг байсан гэж хэлсэн юм. Түүний тоглосон дүр бүтээсэн киноны жагсаалд 16-аас 23 кино байдаг. Гэхдээ үүрэг роль нь ихэнхдээ жижигхэн туслах дүр, гол дүр нэгч байгаагүй. Зарим дүрүүд нь бүр нэргүүч байсан. Тиймээс тэр зар сурталчилгаа, хурим, бусад арга хэмжээнд хөтлөгчөөр ажиллаж орлогоо олдог байж. Константин Кордой Исаев бол үүргийн жүжигчин. Распутин киноны түүхэн драмд Герама Депардье дүрийг тоглосон ч гол дуу гэмт хэрэг цуврал кинонд л их гардаг байсан гэдэг. Энэ жижиг дүрүүд нь өндөр орлого авчрахгүй учраас тэр хурим, ойн баяр гэх мэт арга хэмжээнд ажиллаж орлогоо нөхдөг байсан. Гэрлэлтийн дараа залуу хосууд Наташагийн ахын байр руу нүүж, дараа нь эцэг их нь охиноо өөр байртай болгож, хосууд тэр байранд нь амьдарч эхэлжээ. Наташа гэр бүлийн санхүүгийн асуудлыг хизээж бусдад дэлгэдэггүй байсан юм. Тухайн үед тэр өөрөө сайн мөнгө олдог байсан, цалин нь хангалттай. Костя харин ажилдаггүй байсан, хаа нэгтээ халтуурхийн хөтлөлт хийдэг байсан учраас тэдний хэрэглэгдэж байсан бүх зүйл Наташагийн байр, машин, лагерийн газар гэд бүгд эхэндээ түүнийх байсан. Орос гэлтгүй дэлхийд даяар стюардсын ажил өндөр цалинтай, доктортой, дунджаас давсан байдаг учраас охид бүсгүйчүүдэд зориулсан сайн ажилд нэрлэгддэг. Гэхдээ энэ хэрэг гарсны дараа л Константины өнгөрсөн түүхийг хүмүүс мэдэж авсан юм. Тэр өмнө нь хизээч яриагүй нууцтай байсан. Наташагаас өмнө тэр аль хэдийнэ 2 хүүхэд, 3 эх нэртэй байжээ. Гэхдээ хизээж хинтээж энэ талаараа хэлдэггүй байсан. Наташагийн найз нөхөд гэр бүлийнх нь тэднийг олон нийтийн өмнө маргалдаж, муудалцаж байхыг хизээж харж байгаагүй гэдэг. Харин хэрэг болохоос өмнөхөн Наташагийн найз Максим гэгч залуу руу Константин сошиал сүлжээгээр мессеж бичиж байж. Тэд тиймч дотн байгаагүй. Максим Константиноос сонин юу байна да гэд энгийн харилцан мессеж асуусан байна. Константин хариулахдаа байгаа нэг зүйл баг багаар багасч байна да гэсэн гэдэг. Энэ мессеж баг зэрэг дал дутхтай, магадгүй хувийн эмзэг харилцааны тухай цухуулгасан байж болох юм. Одоо бүгдээрээ 2016 оны 4-р сарын сүүл үе рүү эргээд буцацгаая. Мөрдөн байцаагчид Наташагийн лагерийн газраас холгүй булаг дээр болсон аимшигт хэргийн газар дээр
судалгаа хийж эхэлсэн. Бие дээрх шархнаас нь харахад Наталья сүүлчийн мөч хүртлээ өөрийгөө хамгаалахаар тэмцэж байсан бололтой байдаг. Учир нь түүний гар дээр маш олон шарх үлдсэн байсан. Гэвч үхлийн цохилт нь толгойроо хүчтэйгээр өгөгдсөн цохилтууд байсан гэдэг. Мэргэжилтнүүдийн дүгнэлтийн дагуу тэр 30 дахь цохилдороо нас барсан. Харин алуурч нь түүний аль хэдийнэ амьгүй болсон бие рүү дахиад бараг 40 удаа зогссон байна. Наташагийн найз Катя оршуулгын тухай дурсахдаа би очиод харсан чинь Наташагийн нүүрний зарим онцлог нь л харагдаж байсан. Үзэгсэлэнтэй зөөлөн төрөх. Гэхдээ энэ Наташа биш юм шиг л надад санагдсан. Яг юу болж байгааг би ойлгож байсан ч гэсэн түүнийг танихын эцэсгүй байсан гэдэг. Оршуулгын үеэр сүм дүүрэн хүмүүсийн өмнө найзын маань ээж юу харсныг тайлбарлах ч хэцүү. Түүний бие цогцос үнэхээр их зэрэмтлэгдсэн байсан гэдэг. Амьдралдаа харсан хамгийн аимшигтай зүйл мэн гэж тэр дурсан юм. Эцэг эх нь охиноо алдсныхаа дараа эмчилгээ хийх шаардлага гарч 2 сарын дараа аав нь тархиндаа цус харавсан байна. Тэгээд удаан өвдөд 2020 онд 5 жилийн өмнө нас барсан гэж ярьдаг. Бүсгүй шарх голдуу толгой орчимд нь байсан. Үнэхээр яаж ийм байдлаар хүн алах боломжтой гэдгийг ойлгох аргагүй гэж гэрч нар дурсдаг. Маш хэцүү харгас байдлаар бүсгүйг үгүй хийсэн байгаа юм. Константины хувьд оршуулганд бусдын л адил хамт оролцсон. Тэр мөрдөгчийн хувьд тухайн үедээ с ิจ гтэн биш байсан юм. Түүнд ямар нэгэн хориоцоор аялах эрхийн хязгаарлалтууд тогтоогүй байсан. Гэсэн ч тэр аль хэдийн ихээхэн төгшүүртэй айсан мэт үйлдэлийг оршуулгын үеэр гаргаж байж. Оршуулганд оролцож байгаа хүмүүс сэтгэлээр их унаж зүрх шимшрэм айдас дунд байсан. Гэхдээ тэр үед хинч алуурчанд ямар ч хэрэг тооцоогүй байсан. Мөн түүний гэр бүлийн хинч Константиныг ийм зүйл хийж чадах байх гэж төсөөлж амжаагүй. Үнэхээр оршуулга дээрх түүний зам байдал юр бусын санагдсан гэдгийм. Наташагийн найз дурсахдаа тэр оршуулган дээр тайван хашир байдалтай харагдахыг хичээж байсан. Санкт Петербургийн салбарын бүх удирдлага оршуулганд ирсэн. Олон ажилтан байсан. Бүгд л их шоконд орсон байдалтай байсан. Хатуужилтай гэж харагддаг хүмүүс хүртэл биеийн чичирч нэг л таагүй байгаа нь харагдаж байсан. Учир нь Наташагийн зохицыг харахад тайлбарлахад хэцүү, амьдралдаа хааж байсан хамгийн аимшигтай зүйл гэхээр байдалтай байсан юм а гэж хэлдэг. Константин оршуулгын үеэр маш болгоомжтой, удаан хөдлөж байсан. Хөдөлгөөн нь яг л өвчтэй хүн шиг эсвэл бүр настай эмэгтэй шиг харагдаж байсан гэж дүрслэгддэг. Тэр жүжиглэж байгаа мэт байсан боловч жүжигчин хүн гэхэд маш маруухан жүжиглэж байсан гэж Наташагийн найз нь дурсан ярьсан. Тэр сэтгэл санаагаар түгшсэн байдалтай байж мөн нөхөр хүний гаргах үйлдэл гэхэд тунж ихтэй бүр нэг тийм эрүүл мэндийн өөр асуудалтай ч байгаа юм шиг байсныг тухайн үеийн гэрч нар болон сэтгэл зүйч нар хожим нь ярьдаг. Наташагийн амийг хөнөөснөөс 7 хоногийн дараа түүнийг баривчилсан. Мөрдөгчд Константины тэр өдөр өгсөн тайлбаруудад маш олон зөрчил байсныг олж мэдсэн. Тэр өөрийгөө буруугүй гэж мэдгдсэн ч утасны мэдээлэл нь гэрч нарын мэдүүлэг тис өөрийг харуулж байлаа. Нэг сонин зүйл нь Наташа гинэд контейнерт хонож өнгөрүүлэхийг хүссэн гэдэг ч үгүй. Гэхдээ тухайн өдөр шөнө нэмэх 1 градустай бороотой байсан учраас ийм хүсэлт нь логикгүй гэж яригддаг. Константин тайлбарлахдаа тэнд зуух байсан. Өмнө нь бид тэнд хонож үзсэн гэж хэлсэн ч шинжээчдийг очиж үзэхэд зуухыг огт хэрэглэж байгаагүй, үнс шатсан мод байгаагүй. Зөвхөн нэг хуванцар аягал контейнерт байсан гэдэг. Мөн хувийн ариун цэврийн бүтээгдэхүүн нь олдоогүй. Тэгэхээр үнэхээр хонхоор очсон эсвэл тийм газарт ганцаараа хонно гэж хүснэ гэдэг бол юу л бол. Дараагийн хачирхалтай зүйл нь Константин өглөө нь лагер руу явж цагдаагийн газарт очсон гэж хэлсэн боловч утас нь лагерт зөвхөн 6 минут хүрэхгүй хугацаанд байсан нь бодит байдалтай тохирохгүй байсан юм. Хяналтын камерад түүнийг 9 цаг 48 минутанд орц руугаа орж 5 минутын дараа нохоогоо гаргаж алхаж явааг баталгаажуулсан. Мөрдөгчдийн шалгалтаар Константин тухайн өдөр Санкт Петербургт байсан ч өдөр нь гэмт хэрэг үйлдэж дараа нь оройн хот руу явж ирэх боломжтой байсан гэдг нь гарч ирсэн юм. Үүнийг гэрч нар мөн баталсан. Тэд түүнийг яг тэр булгийн орчимд харсан гэж ярьсан юм. Мөн болцсошгүй шалтгаан нь тодорч ирсэн нь Наташа Константинаас салмаар байсан. Тэд 8 жил хамт байсан.
Үүнээс 5 жил нь гэрэлсэн гэр бүлийн статустайгаар. Гаднаас нь харахад Константин гэр бүлийн ноён нуруу туршлагатай, итгэлтэй, эрэгтэй мэт байсан ч ойр дотны найз нар нь өөр үзэл бодолтой байсан тухайга хуваалцсан. Энгийнээр хэлэхэд мөрдөгчд Константины ярьснаас бодит нөхцөл байдал, гэрч нарын мэдүүлэг, утасны мэдээлэл хоорондоо зөрж байгааг олж харсан. Мөн шалтгаан нь Наташа салмаар байсан төлөвлөгөөтэй холбоотой байж магадгүй гэж үзсэн. Катя Константины тухай ярихдаа анхандаа тэр Наташагаас ах байсан учраас яг л эр хүн шиг халамжтай, тулгууртай мэт харагдсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам тэр надад сул дорой нэг тийм байдгал ир шиг санагдах болсон гэж дурсан. Константин Наташа хоёр хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан. Гаднаас нь харахад төгс хос шиг харагддаг. Цагийг үргэлж хамт өнгөрөөдөг. Наташа үргэлж Константин түүний гэр бүлийн талаар л найздаа ярьдаг байж. Үнэн дээр бүсгүй амьдралын бүх хэсэг нь Константинтэй холбоотой байж. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд романтик мэдрэмж нь алдарч өдөр тутмын асуудлууд ил гарч эхэлжээ. Наташа яагаад сэтгүүл дундуур байсан шалтгааныг найз нь ярихдаа тэр нөхрөө санхүүгийн хувьд гэр бүлтэй дэмжлэгтэй байхыг хүссэн ч Константин жүжигчин учраас тогтмол орлого олох боломжгүй байсан. Тэр жил гаруй ажил хайсан ч юу ч олж чадаагүй. Гэрийн ажлын ачаалал, нислэг, амралт бүгдийг Наташа өөрөө л үүрч явж байсан. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүн тэнцүүхэн байр суурьтай байх ёстой. Эрэгтэй нь амьдралаа авч явахгүй маа гэхэд дэмжлэг туслалцаатай байх хэрэгтэй гэж би боддгоо хэмээн дурсан юм. Түүнээс гадна Константин Наташагаас өмнө өөр эхнэрүүтэй болж салсан байсан шүү дээ. Тэр хүүхдүүдийнхээ тэжээгчийн үүрэг хариуцлагаач хүлээж чадахгүй ямар ч мөнгө төгрөг шилжүүлдэггүй байсан гэдэг. Харин Наташа хүүхдтэй болохыг маш ихээр хүсдэг байж. Наташа Катя найз руугаа цаг алдах хэрэггүй. Хурдхан хүүхдтэй болоорой гэж хүртэл бичсэн байдаг. Энэ нь түүний амьдралд хүүхэд, гэр бүл хэрэг чухал байсныг харуулж байна. Наташа нэг удаа Катя руу бичгтээ би ажил хийж байгаа ч гэсэн хүүхэдтэй болохыг хүсэж байна. Зээл, орон сууц гэд их зүйл байгаа ч хүүхэд надад үнэхээр хэрэгтэй байна гэж бичсэн байдаг. Наташа хүүхэдтэй болохыг үнэхээр хүсдэг байсан юм. Тэр Константинтэй энэ талаар олон удаа ярилцдаг байсан ч Константин бол хүүхэдтэй болохыг хүсдэггүй, энэ яриаг булзааруулад өнгөрөөдөг байж. Харин Наташа амьдралын бүх зүйлээ хариуцаж өөрөө санаа тавьдаг байсан. Гэхдээ тэр 35, 36 нас орчимдоо хүүхэдтэй болохыг хүсдэг байсан тухайга найздаа хэлж байсан. Мөн Наташагийн гэр бүлийнхэн мөрдөгчдөд ярихдаа Наташа Константин хоёрыг сүүлд их маргалцсан, тэр өдөр орой дахин маргалцсан нь тодорхой болсон юм. Гэхдээ Константин түүнийг хөнөөгөөгүй, тэр өдөр булаг орчинд байгаагүй гэж өөрийгөө хамгаалсаар л байж. Ингээд анхны гэрч гарч ирсэн. Тэр өдөр 4-р сарын 22-нд Наташагийн машин булгийн тэнд байсан. Өдөөс хойш 4 цагийн орчимд орой 8 цагаас хойш өөр гэрч Константинтэй төстэй хүнийг тэр орчимд харжээ. Гэрч түүний өмөд нойтон байсныг анзаарсан, магадгүй ямар нэг зүйл угаах гэж оролдсон мэт харагдсан гэдэг. Мөн микроавтобусны жолооч Константиныг 9 цагийн орчимд Ропшо тосгонд буулгасан тухайга сансан. Энэ нь нөгөө лагерийн бүс гэсэн үг. Гэхдээ Константины үгүйснээс зурж байгаа зүйл байгаа. Тэр 8 цагаас хойшоо лагераас явсан гэж ярьсан боловч гэрчүүд түүнийг 8 цагаас хоошооч булгийн тэнд харсан байдаг. Мөн микроавтобусны жолооч түүнийг нойтон өмдтэй хар ууттай юм аваад явж байсан гэж хэлсэн. Магадгүй тэр хар уутан дотор нь Наташаг хөнөөсөн хэрэгсэл нь байж болох. Цүнхтэйгээ гараад гэртээ буцаж ирэхдээ юмнуудаа хумайд барьчихсан цүнхгүй байсан нь бичлэг дээр мөн харагдсан гэдэг. Гэхдээ хожим нь Наташа бүсгүйг хороосон хэрэгсэл хаанаас ч олдоогүй. Ингээд мөрдөгчдөд шууд нотолгоо байхгүй байсан, ямар ч цусны улмөр шууд гэрч эсвэл хөнөөсөн хэрэгсэл олдоогүй. Тиймээс хинч буруутайг яг 100% нотлох боломжгүй байсан юм. Гэхдээ нэг л зүйл тодорхой байсан нь Наташа хинт ч тийм их үзэн ядал төрүүлэхээр хүн байгаагүй. Харин хамгийн ойр байсан хүн л түүнийг одоо хэрэггүй болсон гэд хөнөөч гисэн юм шиг л байсан. Константин өмнө нь цагдаагийн тухай олон кино, сериал тоглож байж магадгүй тэр нэг зүйлийг мэдэж байсан бах. Хэрвээ цогцыг усанд хаywал үхлийн яг цагийг тогтооход маш хэцүү болдгийг.
Өөрөөр хэлбэл тодорхой цаг байхгүй тэгэхээр баттай алибай тогтооход ч хүндрэлтэй. Тэр бүхнийг урьдчилж бодсон байж ч болох юм. Мөн тэр гэртээ ирснийхээ дараа өмсөж байсан хувцас угаасан байдаг. Үүнийг тэр цагдаа нарт тайлбарлахдаа явж байгаад бохирдсон учраас угаасаа л гэж энгийнээр хэлсэн. Хачирхалтай нь хувцсан дээр нь цусны ямар ч улмөр олдоогүй. Тэгэд мөрдөгчүүд гэмт хэргийн газраас нэг хуванцар савыг олж чадсан. Түүн дээр нь Наташа болон Константины хурууны хий байж, гэхдээ энэч бас баттай нотолгоо биш юм. Тэр савыг өмнө нь хамт явж байхдаа ч барьсан байж болно. Энэ үед олон нийтийн дунд маргаан улам шир үсжээ. Хүмүүс хоёр талд хуваагдсан. Нэг хэсэг нь энэ бол Константин мөн гэж итгэж байсан, харин нөгөө хэсэг нь үгүй тэр ийм юм хийж чадахгүй гэж зүтгэсээр байж. Эхэндээ Константиныг гол сэжигтэн гэж үзээгүй, түүнийг таньдаг хүмүүс бүр итгэж чадахгүй байсан юм. Тэр тийм юм хийх зоригтой хүн бишээ гэж бодож байсан. Гэхдээ аажмаар баримтууд гарч эхэлжээ. Хамгийн чухал нь Наташагийн машин утаас төрөвч бүгд тэр газартай байсан. Энэ нь дээрэн биш, харин маш хэрцгий уур хилэнгээр үлдгэсэн алга болохыг харуулж байна. Ийм алалгыг ихэвчлэн сэтгэл хөдлөлтөө авсан хамгийн ойрын хүн л хийдэг гэж үздэг. Нэг хүн Константин дээр очиж эмгэнэл илэрхийлэхдээ бүр сүүлчийн мөч хүртлээ энэ хүн биш байхаа гэж итгэж байсан гэдэг. Гэтэл яг хэрэг босон тэр үед Константин баг зэрэг арх уучсан байсан тухайга ярьсан. Ингээд яриа зөрж эхэлжээ. Эхэндээ нэг юм ярьж байсан бол дараа нь бид маргалцсан. Тэгээд би явчихсан юм а гэж хэлсэн. Өмнөх ярианаас өөр зүйл ярьж ихсэн нь хамгийн сэжигтэй зүйлсийн нэг болж хувирчээ. Магадгүй Наташагийн хүүхэдтэй болох гэсэн хүсэл энэ бүхний эхлэлч болсон байж болно. Түүний ойр дотныхны хэлснээр Наташа сүүлийн үед салалтын тухай улам их ярьдаг болсон байна. Хүмүүсийн бодлоор бол тэр өдөр Наташа Константинд үнэнээ хэлж хүүхэдтэй болж чадахгүй бол салыг би залхаж байна гэж хэлсэн байж магадгүй. Хэрвээ тийм зүйл болсон бол тэр нь Константиныг өдөөн хатгсан байж болох юм. Гэхдээ мэдээж хинч 100% баттай хэлж чадахгүй, зарим хүмүүс удаан хугацаанд дүр эсгэж чаддаг. Константины ажил амьдрал сүүлийн үед бүтлгүүдэж байсан бол харин Наташагийн эсэргээрээ амжилттай байсан. Тэр Санкт Петербургт дассан тийм амьдралаа орхиж Новороссийск дахь ээжийнхээ жижиг байранд буцаж очихыг хүсгүй байсан юм. Харин хэрэг гарснаас ердөө сарын дараа Константины хамаатнууд телевизийн нэвтрүүлэгт орж манайд ямар ч асуудал байгаагүй, Константин эхнэртэй маш халамжтай байсан, бүр нислэг бүрийн дараа цэцэг барьж угтдаг байсан гэж дурсан. Гэхдээ энэ нь бодит байдалтай нийцээгүй юм. Наташатай хамт ажилладаг хүмүүсийн хэлснээр тэр хүн хизээж онгоцны бодол дээр ирж угтаж байгаагүй. Наташа өөрөө машина бариад ажилдаа явж буцаж ирдэг байж. Мөн хэвлэл мэдээллүүд өөр нэг хувилбарыг дэвшүүлсэн. Магадгүй энэ бол хардал байх гэж. Наташа өөр хүнтэй болсон байж магадгүй гэсэн таамагч гарч ирсэн. Ингээд шүүх хурал эхэлсэн. Анхны өдрүүдэд Константин их дарамттай гундуу харагдаж байсан ч цаг өнгөрөх тусам түүний зам байдал өөрчлөгдөж эхэлжээ. Гэрч нарын нэг нь түүнийг ингэж дүрсэлсэн. Тэр маш их турж ицсэн, харцан газар руу ширцэн, хинтээч нүдэрээ тулгарахгүй байсан гэдэг. Эхэндээ хүмүүс түүнийг буруугүй гэж итгэж байсан. Гэхдээ баримтууд нэмэгдэх тусам хүмүүсийн бодол өөрчлөгдөж эхэлжээ. Нэг гэрч бүр ингэж хэлсэн. Эхэндээ би итгэдэггүй байсан. Гэхдээ нэг бичлэг, нэг баримт гарч ирэх бүрт аажмаар эргэлзэж эхэлсэн гэж. Гэхдээ хамгийн их нөлөөсөн зүйл нь шүүх дээрх түүний авир байж. Тэр гэрчийг байцааж байх үед Константин гинэт дундуур нь орилж, асуулт асууж, бүдүүлэг дээрэнгүй авиралсан байдаг. Тэр бүр өөрийг нь хамгаалж ярьж байхад хүртэл доромжилсон ёжтой таагүй харьцаатай байсан байна. Тэр мөчөд л энэ хүн хийсэн байж магадгүй юм а гэсэн бодол анхудаа баттай төрсөн гэж гэрч ярьсан. Заримдаа хүмүүс гадаад төрхөөрөө тайван зөөлөн мэт харагддагч дотор нь удаан хугацаанд хуримтлагдсан зүйл гинэт тас хийж дэлбэрч гарч ирээд шал өөр хүн шиг айршилдаг шиг Константин яг л өөр хүн болон хувиржээ. Ер нь бол Константин гэр бүлийнхээ хүрээнд ямар нэг гаж төрөмгийн зан гаргаж байсан тухай хэн ч өмнө мэддэггүй байсан. Гэхдээ шүүхтэр харсан зүйл нь нэг хүний бодлыг бүрэн өөрчилсөн юм. Тэр хүн нь ярихдаа миний харснаар тэр бол зүгээр л аймхаа хүн, дотроо айдастай, зориггүй жүжигчин гэж. Ийм хүмүүс нэг дор тесэрч ихтэхгүй, тэд дотроо удаан хугацаанд юмыг хуримтлуулдаг,
жижиг уур бухимдал гомдол нь аажмаар нэмэгцээр байгаад нэг мэдхэд дүүрчигдэх байж болох юм. Тэгээд тэр бүх хуримтлал нь гинэд нэг л өдөр нэг л үйл явдлаар гарч ирж болдог. Зарим хүмүүс хүчтэй байдаг, ууралсан үедээ шууд ил гаргадаг. Зарим нь удаан тисч дотроо хадгалж явсаар эцэст нь хяналтаа алддаг байх. Тэр гэрчийн бодлоор бол хэрвээ Константин түүнийг алсан бол энэ нь гинэтхэн биш, харин удаан хугацаанд дотроо хуримтлуулсан зүйлсийнх нь үр дүн байсан. Харин хардалт гэсэн хувилбарын хувьд бол Наташа өөр хүнтэй болоод Константин хардсандаа ийм зүйл хийсэн байж магадгүй. Гэхдээ үүнийг батлах ямар ч тодорхой нотлохоо олдоогүй байна. Наташа бол томоохон авиа компанид стюардс хийдэг байсан. Байнга нислэгтэй гадаад хотуудад хондог. Энэ нь гэр бүлийн дунд маргаан үүсгдэг байсан гэж ярьдаг. Тэр өдөрч бас тэд маргалцсан байж магадгүй. Гэхдээ хуршүүд нь юу ч анзаараагүй. Ямар ч орилго, маргах чимээ сонсоогүй гэдэг. Бүх зүйл яг л энгийн хэвий мэт байсан. Найзууд нь нэг л зүйл дээр маш итгэлтэй байсан. Наташа бол хизээж хүнийг хуурах хүн биш. Тэр ямар хүн байсан бэ гэхээр үнэн шудраг, сайхан сэтгэлтэй, жинхэнэ найз, сайн эхнэр. Хамт байвал юу ч давж гарч чадах тийм итгэлтэй хүн. Тэр худлаа, хуурмаг дүр эсэхийг огт төвчдөггүй байсан гэдэг. Тэгэхээр хүүхдтэй болохыг маш их хүсэж байсан хэрнээ нөхөр нь хүүхдийг хүсэхгүй байхад өөр харилцаа руу шилжих тухай бодож байсан болов уу гэхэд найз нь үгүй гэж хэлсэн юм. Түүний найзын хэлснээр Наташа бол тийм хүн биш. Тэр эхлээд одоогийн харилцаагаа засах, хөгжүүлэхийг оролддог. Зөвхөн тэр нь бүтэхгүй бол дараагийн алхмыг бодно. Харин харилцаандаа байхдаа ямар нэгэн буруу үйлдэл хизээч хийх хүн бишээ гэж ярьсан юм. Мөн түүний амьдралд өөр эрэгтэй хүн байгааг хинч хизээж харж байгаагүй. Ажил дээрээч, аяллаа үеэрч хизээж өөр эрэгтэйтэй байж үзээгүй. Түүнийг хөөрхөн гэж хэлэхээс илүүтэй нэг тийм анхаарал татах онцгой төрхтэй хүн байсан гэж хүмүүс дурсдаг. Гаднах гоо үзэсгэлэнгээс илүү дотоод гэрэл нь хүмүүсийг татдаг яг тийм төрлийн хүн. Наташа бол тод, мартагдашгүй, сэтгэл хөдлөлттэй нэгэн байж. Заримдаа сэтгэл санаа нь хэлбэлцдэг, нэг бол инээмсэглээд гэрэлтэд явж байдаг, эсвэл дууга хураагаад дотогшоогоо орчихсон байдаг. Гэхдээ тэр муу энерги бусдад гаргадаггүй, аль болох дарж явдаг хүн байж. Түүний найзуудын хэлснээр Наташа олон жил өөр хүн рүү харчж байгаагүй, харилцаандаа үнэн ч хിവэр байсан. Өөрөөр хэлбэл тэр энэ харилцааг нухацтай авч явдаг, үнэхээр итгэл даахуйц эмэгтэй байсан. Энэ бүхний эцэст 2 жилийн дараа шүүхийн шийдвэр гарсан. Шүүгч Наташад учруулсан аимшигт шархнуудыг уншиж танилцуулсан. Нийтдээ 69 удаа зогсон байсан. Лом мэд хатуу зүйлэр. Шүүгтэйхэм түүний ээжийн биеийг муудсан. Харин хамгийн их хүмүүсийг зочирдуулсан зүйл бол Константины зан авир байсан. Түүнийг Оросын холбооны улсын эрүүгийн хуулийн 105 дугаар зүйлийн дагуу 11 жилийн хорих ял оноосон. Мөн хохирогчийн талд 1 сая рубль төлөх шийдвэр гаргасан. Гэтэл Константин энэ шийдвэрт маш сонин, бүр уур бухимдалтайгаар хандсан байна. Эхлээд хүмүүсийг доромжилж дараа нь бүгдийг нь алиалагч нар гэж нэрлсэн. Тэр өөрийгөө буруутай гэж огт хүлээн зөвшөөрөөгүй. Би үнэнээ батлаж чадна гэж зүтгэсээр байж. Харин Наташагийн ар гэрийнхэн тэд давж заалдагч хүсэлгүй болсон. 2 жил тэмцсэний дараа тэд туйлдсан байсан. Найзууд нь нэг зүйл дээр санал нийлдэг. Наташа ийм төгсгөл хүртэх хүн байгаагүй. Тэр нисхийн салбарт олон жил ажилласан. Бүр нэг удаа онгоцонд зорчигчийг аварч байж. Зүрхэн зогсох шахсан хүнийг хиймэл амьсгал зүрхний шахалт хийж амьдруулсан байдаг. Тэр хүнд муу санах хүн байгаагүй, амьтанд хайртай, итгэл үнэмшилтэй, хүмүүс туслахыг л боддог хүн байсан. Хүүхэдгүй байсан ч хамаатныхаа дүү нарыг өөрийн хүүхэд шиг хайрлаж анхаардаг байсан гэдэг. Ийм гэрэлхийгээ цацруулсан сайн хүн яагаад Константин шиг сул дорой, тогтворгүй хүнтэй хамт байсан юм болоо гэсэн асуултанд найз нь ярихдаа хэрвээ би мэрэгч Ванга шиг байсан бол найздаа сануулж хэлэх л байсан. Даанч бид эрт мэдэж чадсангүй. Константин өөрийгөө сайхан харуулж чаддаг байсан. Өндөр нуруутай, зөв төрхтэй, жүжигчин. Анхны сэтгэгдлээрээ хүнийг татах чадвартай гэж. Өөрөөр хэлбэл эхэндээ сайхан харагддаг харилцаа цаг хугацаа өнгөрөх тусам огт өөр болж болдог.
Константин анхандаа царайлаг анхаарал татах төрхтэй ир байсан. Магадгүй яг түүнд л Наташа дутагдаж ойрцсон байх. Заримдаа бид сонголтоо логикоор биш мэдрэмжээр хийдэг. Тиймээс яагаад тэр байсан бэ гэдгийг тайлбарлах үнэхээр боломжгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа ч хүмүүс сошиал орчинд маргалцаар байсан юм. Тэр үнэхээр ямар жүжигчин байсан бол амьдрал дээрх харилцаанууд нь жинхэнэ байсан уу эсвэл анхнаасаа л дүр эсгэл байсан уу гэж хүртэл яригдсан. Хэрэг 2016 онд гарсан. Үүнээс 2 жилийн дараа 2018 онд шүүхээр шийдэгдэж Константинд энхүү 11 жилийн хорих ялыг оноосон. Гэхдээ Оросын хуульд хугацаанаас өмнө суллагдах буюу нөхцөлд суллах боломж байдаг байна. Ихэвчлэн ялынхаа тодорхой хувийг эдэлснийхээ дараа ийм боломж нэгддэг. Тиймээс энэ хэрэг дээр ч мөн адил тийм зүйл болсон. Албан ёсны тодорхой огноо ил биш ч ойролцоогоор 2020 оны ихээр тэр хугацаанаас өмнө суллагдсан байх магадлал өндөр гэж үздэг. Зарим их сурвалж яриагаар бол тэр суллагдсныхаа дараа төрлөх нутагтаа амьдарч тодорхой хязгаарлалтай байсан гэх мэдээлэл байгаа. Гэхдээ сонирхолтой нь ийм хэрцгий хэрэг хийсэн хүн харьцангуй богино хугацаанд суллагдсан гэх ойлголт олон хүнийг ихэд бухимдуулсан. Зарим нь ярихдаа ийм хэрэгт 11 жилч бага, дээрэс нь хугацаанаас өмнө гарна гэдэг шударга бишээ гэж үзсэн. Хүмүүс сошиалд бичигдээ ийм хэргийг дуустал нь алуурчны хамгийн сүүлийн өдрийг хүртэл эдлүүлэх ёстой. Хийсэн зүйлийнхээ үр дагаврыг бүрэн амсах ёстой гэж ярьсан юм. Наташагийн нэг найз нь шууд шулуухан хэлсэн байдаг. Би бол түүнд 15 жилиг өгөх байсан. Ямар ч нөхцөлгүйгээр хатуу дэглэмтэй хорих ангид. Энэ бол зөвхөн найз нь байсан учраас биш, харин юу хийснийг нь ойлгож байгаа учраас гэж хэлсэн. Энэ бүх зүйл өөрөөр төгсөж болох байсан уу гэх асуултанд Катя найз нь боломж байсан байхаа, би түүнд хэлж байсан. Чи ингэж зүтгээд их ажиллаж байна. Харин тэр юу ч хийхгүй байна шүү дээ гэж. Бас өөр хүн харж үзээч гэж хүртэл хэлж байсан. Гэхдээ Наташа тэгхийг хүсээгүй, тэр харилцаандаа өгнөнч байсан гэж ярьсан юм. Найз нь тэр үед илүү хүчтэйгээр ятгаж чадсан бол магадгүй бүх зүйл өөр байх байсан юм болов уу гэж бодсон. Гэхдээ амьдралд хэрвээ гэдэг хариулт байдаггүй. Харин энэ хэрэг найзынхаа амьдралд гүн мөрийг үлдээсэн. Тэр Наташагийн хэлж байсан үгийг дагаж цаг алдалгүй хүүхэдтэй болсон юм. Тэгээд Катя 2019 онд ээж болсон байна. Түүний хэлж байсан үгээс одоо ч надтай хамт байдаг. Би түүнийг маш их сандаг. Тэр амьд байсан бол сайхан амьдрах байсан даа гэж найз нь хэлсэн байна. Энд хүрээд Оросын онгоцны нисгэгч бүсгүйд тохиолдсон хэргийн бичлэг өндөрлөж байна. Хэргийн тухай өөрсдийн бодлоо хуваалцаарай. Мөн дээдлийн мөд суугаад дагаагүй бол дагаарай. Энэ хүртэл сонсож дуусгасан бол зүрх үлдээж мэдэгдээрэй.